Заавал төсөлттэй талаас эхлэе. За дээврээ бол ихлээр суулгахын өмнө бол одоо бас ийм бэлтгэл ажлууд. Тий, бэлтгэл ажлууд хийх. Ямар ажлууд явагдаж байна? Энэ ч одоо уун мод хадж байгаа байхгүй энэ бүрүүс. Дандаа хөндлөө уун мод. Энэ дээр жирпэс нэг хөл тогтоохын тулд уун мод хадж байгаа. Энэ болохоор яг хоорондын зам 32 санж гэдэг маань. Жирпэснийгаа зөрүүлэхийг 10 санж давуул зөрүүлэхийн тулд 32-оор хаддаг байхгүй. Энэ доотлоо дэвсэж байгаа харцаас нь болохоор яг вэ энэ бол ямар ч харцаас байж болно. Энэ харцаас ингэж дэмжиж байгаагийнх нь учир нь юу юм? Энэ бол одоо юу цаснаас хамгаалж байгаа байхгүй бас. Цас хонголж орохоос хамгаалдаг. За ингээ угсралт эхлэхдээ яг хаанаас нь яаж угсрах вэ? Дараа л Дандаа доороосоо эхлэхтэй. Доороосоо дээшээ шатлаажтай явчихна. Тэгэхээр энэ зөрүүлэг маань 10 сая зөрдөг. Яг стандарт нь 8-аас 10 сая зөрөх хэвээр. хажуудлынх нь зөрүүлэг нүү? Тэгээ одоо энэ дараагийн жирпэсний зөрлөг. Дараагийн жирпэс энэ дээр тавигдахад 10 санжаас 8 сая зөрөх хэвээр. Доотлол нь болохоор усны аялал орж ирнэ, нүүр мод хадагдана гэж үзээд 7 санж гаргацсан байхгүй юу? Дээдлийн нэг гээд 2 дахь үеийг ширүүвтээд 3 дахьаас нь суул тавиа явчихна. Ширүүдэхгүй. Тэгээ ширүүдэхгүй тавиа явчихна. Өөрөө энэ хувьд хувьдаа дарагдаад явж байгаа болохоор суугч урна гэсэн ойлголт байдаг юм л да. Солих барих шаардлага гарахаар сольж болохоо очтын бүгдийг нэг хүчсэн ширүүвтчихээр. За. Тийм л юм бол. Тийм учраас бол тийм учраас хоёрыгаа ширүүвтэл бусдын бол ширүүвдэх шаардлагагүй ам дараа явчихдаг болохоор энэ зөрүүлгийг яриад байгаа байхгүй юу? За. Энэ болохоор хүмүүс болохоор бүр ингэ татаад ийм өчтгэн тавьчихдаг. Тэгэхээр эн чинь эрсдэлтэй байхгүй юу? Бороо цас орох маш эрсдэлтэй болчтой. Угаасаа тавьдаг юу стандарт 8-аас 10 санж. Ингээд ийм тавих байхгүй юу? Энэ чинь ингээ хувилтай тий. Тэгээ энийг хувлаа энэ модондоо тааруулаад тулгаад тавихаар л аяараа энэ доошо зөрүүлэг нь таараад явчих юм биш тий. Тэгээ одоо энэ ёроолоо бүгдийг ширүүвтэй шүү дээ. Эхлээд ёроолынхаа за. Ёроолоо бүгдийг нэг хүчтэй ингээ ширүүвтэй явчихна. Тэгээ энэ битүү байдаг байхгүй одоо үйлдвэрсээ гарахтаа. За. Тэгээ жоохон хадаасаар тоншоод алхаар тоншоод цоорчно. Тэгэл явчихна. Тэрээс аг үйлдвэрсээ бол хагас битүү гардыг нөхөн. Тэргээ тоншоод цоолол явчихна. Зүгсэлттэй талаас эхэлж ийшээ хөөж өрж. За. Тэгэхгүй болохоор шууд дундаас нь жишээ нь одоо байшингийн дундаас нь эхлээд ийшээ хөөх юм бол зүгсэлт нь таарч өгөхгүй. Маш жижигхэн зүсэлт ороод тэрийг тогтоох боломжгүй болчихгоор айгүй хэцүү байдаг. Тэгэхээр нэг бүтэн жирпэзээр эхлээл тэгэл ийшээ хөөчвөл амар байдаг байхгүй. Анх хийж байгаа хүмүүс бол мэдээж сайн зурхгүй бол хэмжээ алдаад дайлээ зүсэгдээд. Энэ зай хэтэрхий их бол цасч орох магадлал ихтэй шүү дээ. Тий. Тэгэхээр энийгээ сайн толгож явах хэрэгтэй. Тий. Энэ өөрийг нь ингэж тавьж үзээд тохируулна. Энэ чинь нөгөө байшингийн налуу янз бүр учраас энэ байшинтай яаж тохирох нь бол мэдэгдэхгүй. Яг тий. Газар дээр өөрөөр нь ингэж тавьж үзээл тааруул. Дээвэр дээрээ хүрээл таарж ивэл яг болно шүү дээ. Дээвэр дээр яг зай гарахгүй таарсан байвал энэ уран маань гоё тэгшгэ харагдана. Тэгээд хамгийн доотлын 2 3 4 нурууг бол заавал ширүүдэхгүй бол. За. Гусаж унчих гэдэг. Зүгээр номын хавцсыг 2 хавцс бол ийм төмөр орох шаардлага. Одоо энэ жалгахтаа учраас зүсэлттэй жалгахтаа болохоор энэ жалганд орж байгаа усыг хамгаалах гэж л энэ жирпэснийхээ доор төмөр явдаг байхгүй. Одоо энэ төмөрнийх нь өргөн нь ямар хөө байх вэ? Одоо 1 м төмөрийг 50 санжаар таслаад 20 тоор голоор нь 20 тоор нуглаад тийш дэлгээд хийчихэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бүх уснууд нь ийшээгээ ингэж ороод төмөрөө дагаад урсчих хэвээр. Урсчих хэвээр юу шавраар таглаа ачаар юу байгаа болчтой. Ус урсгаа удаад нөгөө тавьсан жалгааныхаа төмөрийг даваад хайлаад явчих шүү дээ усан. Тэгвэл шавардахгүй орчихдог байхгүй. Байшин маань одоо ёроолоосоо яг орой хүртлэх хэмжинэ. Хэд байх нь янз бүр байгаа шүү дээ байшин бол. Бүгд яг 32-оор таарна гэж бол байхгүй шүү дээ байшин. За адилхан болохыг бол 32-оор явж жагаад доод 2 м-т хүрээс хүртлэх хэмжээд тэрийг тэнцэх хуучдаг байхгүй юу? Тэгэн гут заавал 32 байхаалгүй. Зөв талаасаа эхлэх юм бол дээрээс нь дараа явчихна. Хамгийн төгсгөл болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сул байхгүй юу? Зөв. Тэгэхэд бол энийг заавал нааж бариулж өгөхгүй бол болохгүй. За зүгээр энгийн хавцс, номын хавцс шиг байшин дээр бол ийм гарахгүй учраас секунд шаардлагагүй. Хоёр талаасаа ингээ уулздаг бол тийм шууд ингээ дагууд нь тавиад явчих шүү дээ. Пирамид хэлбэртэй болохоор. Тэгэхээр заавал энэ дээр. Энэ дээр ингээ нүх гарах учраас энийг
Тэгэхгүй бол энэгээр ус ороод бас болохгүй тий. Харин энэгээр одоо ингээд шахаж штэ. Монгол дээвэр компани бол сүүлийн 20 жил бизнес дээврийг үйлдвэрлэж байгаа. Британийн зооноор зурж хийдэг. Тийм үү 120 тонны даацаар шахаж гаргадаг дээвэр аваа. Чанарын хувьд бол 60-100 жилийн баталгаатай.